Гэр бүлийн хүч хэрхийллийн талаар та бүгд мэдээлэл хүргэе. Гэр бүлийн хүч хэрхийлэл гэдэг ойлголтод гэр бүлийн гишүүн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон. Хоёрдугаарт хүсэл зоригын эсрэг үйлдэл хийхгүй байхыг шаардсан. Гуравдугаарт дундын болон хуваар төр төрөнгийг захиран засуулах эрхт нь хязгаарлалт тогтоосон. Мөн гэр бүлээс гадуур бусад хүмүүстэй харилцах уулзахыг хориглосон эдгээр үйлдэлүүдийг бол зөрчлийн тухай хуулинд гэр бүлийн хүч хэрхийлэл гэж авч үздэг байгаа. Хэрвээ та хүч хэрхийлэлд өртсөн бол хариа дүүргийн цагдаагийн байгууллагад энэ талаараа мэдээлж өөрийнхөө эрх ашигыг хамгаалуулах үүрэгтэй. Мөн гэр бүлийн хүч хэрхийлэгч маань ямар хариуцлага тооцох вэ гэхээр зөрчлийн тухай хуулинд зааснаар 7-оос 30 хоног хүртэл баримтлах ял шийдэгдэх байгаа. Гэр бүлийн хүч хэрхийллийг удаадаараа байнга давтан үйлдсэн гэдэг ойлголтод бол эрүүгийн гэмт хэргийн шинж 11-ийн 7 дугаар зүйл заасан гэмт хэргийн шинжийг хангадаг бөгөөд үүнд нь 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэгдэх байгаа. Эрүүгийн хууль руу удаадаараа байнга гэдэг ойлголтод бол одоогоор 3 буюу түүнээс дээш удаа гэсэн ойлголт практикт түгээмэл хэрэглэгдэж байна. Мөн гэр бүлийн хүч хэрхийллээс гэмтлийн зэрэг учирсан бусад ойролцоог хүний биед эрүүл мэндэд гэмтлийн зэрэг учруулсан тиймэрхүү тохиолдол гарах юм бол энэ зөрчлийн хуулиас гадна давхар эрүүгийн хэрэг үүсэж явдаг байгаа. Бусны мэд хөнгөн гэмтэл, хүндөвтөр гэмтэл, хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиудаар бол шууд эрүүгийн хэрэг үүсэж явдаг, шалгагддаг байгаа. Тэгэхээр та бүхэн гэр бүлийн хүч хэрхийлэл хэрвээ өртсөн бол цагдаад мэдээлэх үүрэгтэй. Мөн таны хөрш болон ойр дотны хүмүүс гэр бүлийн хүч хэрхийлэл үйлдэгдэж байгааг та мэдсэн бол үүнийг холбогдох байгууллага цагдаагийн байгууллагт мэдгдэх үүрэгтэй гэдгээ та анхаарах хэрэгтэй.